Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдрийн хичээлийн сэдэв бусдаа ээлдэг харилцъя. Дэвтэртээ тэмдэглээрэй сэдвээ. За хичээлийн зорилго бусдаа ээлдэг боловсон харилцаж сурах. Зорилгынхаа хүрээнд дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ. Ээлдэг харилцааны талаар ойлголттой болох, харилцаанаас хамаарч үүсэх нөхцөл байдлыг мэдэх, мөн асуудлыг шинжилнэ дүгнэх. За бусдын амар амгаланг өчүүхэн төдийч эвдэхгүй хичээж, сэтгэлдээ хүндэтгэн хайрлаж, ойлгож харилцахыг ээлдэг харилцаа гинэ. Бусдад ээлдэг харилцах нь тэдэнд туслах нэг арга юм. Бусдад туслахын тулд ээлдэг харилцах хэрэгтэй. Ээлдэг харилцааг бий болгохын тулд бусдын ачийг санах, сэтгэлдээ тухайн хүний гэмийг нь бус, ач эрдмийг нь харах. Үг үйлдэлээрээ хүндэтгэлтэй харилцааг үүсгэх. Хүн өөрт хэрхэн хандснаас үл хамаарч ээлдэг харилцааг үүсгэх хэрэгтэй. Бусдад ээлдэг харилцснаар тухайн хүн баярлаж, бусдад ээлдэг харилцдаггүй хүн хүртэл өөрөөсөө нь ухаарл авснаар тэр хүний хувьд ёс суртахууны агц дэвшил гарах ач тустай. За ихийг уншаад ярилцъя. Ээлдэг харилцаа эвийн түшиг. Монголчууд эртнээс зочхонтгой зантаа ээлдэг ард түмлээ. Үүнийг Монгол нутагт аялаж явсан гадаадын олон хүн тэмдэглэлдээ үлдээсэн байдаг. Монгол судлаач Николас Попе 1926 онд Монголд судалгааны ажил хийж явахдаа айл саахалтын хажуугаар өнгөрөх болгонд гэр нь бүтэн бээрийн хол байсан ч хамаагүй заавал нэг морьтон домб дүүрэн цай эсвэл айраг барин давхин ирнэ гэж бичсэн байдаг. Чингис хаан хаяа дэрлсэн ах дүүс жаргал зовлон нэгдвэл зовлонгоо хамт хөнгөлвөл жаргал уйд дэлгэрмүү хэмээн зарлиг болгожээ. Хонь гаргахдаа хаяа дэрлсэн айл болгонд хоньны гэдэс хүртээдэг ёсон идэвгүй хүртэл оршсоор байна. Айлаас хүргэсэн эдээний савыг хоосон бүү буцаа илгэмсэг ёсыг даг хэмээн Чингис хааны сургаалыг өнөөдөр ч нийт монголчууд дагж мөрдөж байна. Мөн Монгол газраар аялсан Европын жуулчин Монгол дотор хэрүүл тэмцэл ба хүнийг хорлох явдал огт үгүй харилцан ээлдэг найрамдуу хэрэг зарга ховор хулгай дээрмгүй учир аливаа юм ба авдар зэргийг цоож угаадаа тавина. Хаяа мал алдах зүйл байвч олсон хүн нь хадгалж байх буюу эс бөгөөс уг эзэнд нь эргүүлэн тушаана хэмээжээ. Чингис хааны үед амьдарч байсан Нанхиадын мэн хүн хэмээх эрдэмтэн өгүүлэхдээ Монголын дотор хэрүүл тэмцэл байсныг үзсэнгүй хэмээсэн ба бас Арабын нэгэн бичгийн хүн Монгол дотор морины хулгай байсангүй. Монголчууд нэгнийгээ хүндэлж эв найртай хоол идшээ хуваалцсан эдэлцэн. Хоолгүй удаа явууч уурлах гэж үгүй. Дуулж наадах зэргээр юр бачимдахгүй. Халуун хүйтнийг сайнаар өнгөрүүлж чаднаа. Харилцан нэгэндээ муу санах хорлох явдалгүй. Чадах чинээгээр бие биедээ туслана хэмээн бичжээ. За эндээс юу харж болох вэ гэхээр монголчууд эртнээс нааш ээлдэг харилцааг эрхэмлдэг байсныг харж болохоор байна. За сургаал үгсийг дэвтэртээ тэмдэглэж аваад харилцааны ач тустай холбож тайлбарлана. Шанах усыг халбаг сүв цагаан болгоно. Бусдад айгүй үг хэлээд хариуд нь аятай үг сонсно гэж үгүй. За өнөөдрийн хичээл дуслаа. Гэрийн даалгаварт ээлдэг харилцааны ач холбогдол, бүдүүлэг харилцагын гэм хор гэсэн хоёр сэдвийн хүрээнд харьцуулан бичиж ирнэ. Гараа тогтмол угаагаараа гадагшаа битгий гараараа хүүхдүүдээ цахимаар суралцъя.